За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл тарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхэлж байна. За ста уучлаарай миний Монголын ард түмэн ер нь амар орой завгүй тийм 7 хоног болоод байна. Би амар тийм алуурны ажилд гараад тэгээ оройгоор нь бас хүн өсч юм өөр юм хийгээд ерөөсөө нэг тийм вижимэж хийх бүр зав жаахан муу байгаад болохоор бас үзүүлж байгаа хүмүүс минь болон бас видео хүлээдэг одоо сүсгтэн бол минь та бүхэн бас ойлгож үзээрэй тэгээд. За өнөөдрийн асуулт бол их гоё асуулт байгаа. Тэр хүн эргэж ирэх үү? Тэр хүн харилцаа дахин сэргээгээ те юм болох уу? Юун дээр анхаарах вэ? Яг яагаад ийм зүйл болчихвоо гэдэг. Углуураар нь асуух болно хэдүүлээ өнөөдөр. За ингээ 3 хөзөр байна. Саваны бол 17 буюу одоо буюу найдварын хөзөр, 7 буюу одоо морин тэрэгт гэдэг хөзөр байгаа. За эндээс аль нь өөрт чинь илүү их анхаарлын татчихин те тэрийг сонгоорой. Яг нь хоёр бол хөзөр байвал бас сонгож болно. Хүмүүс асууад энэ хоёр хөзөр анхааралтай байна гэвэл тэгвэл юу гэдгийг аль нь байх боломжтой гэж байгаа шүү. Гэхдээ ерөнхийдөө нэг юм арай нэг 60% байт юм да 60-70% байдгийг тэрийг сонгочоор заяа гэж бол гарч иж байна. За юу вэ? 3 2 1 сонгосон гэж найдаж байна. Одоо ингэж эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань саваны боол. За тэгэхээр цаашаа ачихсан байна. Хөзрийг ажиглавал нэгэн улаан өстэй эрэхтэй болтоо хэмээр залуу цаашаа арчсан одын дунд харчихсан те цаана ингээд юу штэ ямар шүү гэдэг үлээ галт шуу байна. За ерөнхийдөө бол хандлага бол танд уулыг харахгүй байна. Ер нь нэг юм цаашаагаад болчихсон. Ер нь энэ харилцаа ер нь те бүтэх шанс байна уу гэдэг нэг л тийм вэгүү болчихсон. Тийм маягтай хөдөлгөөнд орж байгаа. Ер нь цаашаа энэ амьдралаа бас бодё. Ер нь ингэж байвал болохгүй мó гэдэг талдаа энэ хүн яг одоогоор л харж байна. Тэгээ эхний хөзрөө харахад энийг дүгнэхэд бол энэ харилцаа бол айгүй вэгүү болсон юм уу? Тэр хүн те бас эргэж ирэх нь бол ер нь 90% байна уу 80% бол нөөшөө гэдэг маягтай бол байна. Тэгтээ 20% тийм гэдэг нь энэ хөзөр дээр гарч иж байгаа однуудаас харагдж байгаа байхгүй юу? Яг байж болоход бол байж болох үед. Тэгтээ энэ бол ер нь хийдэ бол цааш явчихсан. Харин яагаад ийм байдал орсныг дараагийн хөзөр болохгүй шүү. Дараа дараагийн хөзөр гарч ирэх болно. Эхний ээлжинд зоос саваны боолоос харахад бол тэр хүн ерөнхий нэг шийдсэн бол цаашаа явдаг төрлийн хүн байна. Тэгтээ хажуудлын хөзөр юм байна. Аягны хаан хөзрийг ажиглавал чулуун сэнти дээр далайн иргэн дээрх далайн дунд байх чулуун сэнти дээр нэгэн хаан гэж сууж штэ. Энэ хүн ер нь харилцаа мэдрэмж тал дээр бол чулуудаад за ер нь ийм байх хэрэгтэй байна. Тийм байх хэрэгтэй гэдэг бүрэн сайн тийм ойлгоод давхар илүү тийм за ер нь би дараачудаа ч юм уу эсвэл би хүнд ингэж харьцах юм би ийм байсан битээ ойлгоод ер нь өөртөө ч бол хичээл орцсон юм уу гэдэг юм болоод байна. Би ийм байх хэрэгтэй юм байна. Би тийм байх хэрэгтэй. Ялангуяа би энэ хүнтэй ингэж харьцах байсан. Үгүй би энэ хүнээс ийм харилцах үүсэх байсан. Одоо тэг энэ бол дими болсон учраас би инглээ гэдэг. Тэр хүнд бол яг батаарна гэсэн ийм шалтгаан байна гэвэл байна. Тэгтээ юу байгаа шүү. Тэгээ энэ хүний царай болон те нэг гартаа аяа өрчихсөн бол нөгөө гартаа сав цэцэг барьсан байгаа. Яг одоогийн нөхцөлд энэ хүнд одоо байгаа нь баг илүү дээр байгаа юм уу те гэсэн мэдрэмжт энэ хүн их авч байгаа учраас яг бас эргэж ирэх нөхцөл бол баг байна уу гэсэн юм гарч ирж байна. Гэтэ энэ нэг сонирхолтой зүйл байгаа юм. Од тус иргэн тойрон очихсан. Хоёр өдөр хоёул одыг авчихсан. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл одоо биш юм аа гэхэд
ер нь нэлээд тодорхой хугацаа өнгөрч яваад дахиж та хоёр уулзах магадлал байгаа юу гэвэл бас байгаа юм шүү. Гэхдээ яг одоо гэсэн үг бол биш ээ. Бас ойрын хугацаанд гэсэн үг биш шүү гэдэг нэгс нь харуулж байна. Аль хэлд ялангуяа энэ хөшиг сонгосон хүн танд бас одоо юу гэдгийг одоо энэ харилцааг те бас ингээд сайжруулах эсвэл ингэж хийж байгаа дараачлаасаа аль аль нь хүний хувьд хөгж дэвшээд одоо янз бүрийн ойлгох ухаантай болцоод дахиж уучлах магадлал байгаа гэвэл байна. А яг одоогийн нөхцөлд бол нөө гэсэн юм гарч иж байна. Гэхдээ энэ 3 газар бүр амар 13. Энэ бол хүлэгдэх газар. Энэ ингээ хараа. Гэхдээ сонирхолтой зүйл гэвэл аюу гай. Үхэл гэдэг хөтөр бас цаашаа гарчихсан байгаа нь одоо ийм байгаа шүү. За үхэл наашаар хараа юм гэдгийг. Ер нь юм дууссан хоёр өгшөө. Одоо тийм хайр байхгүй гэдгийг. Харин үхэл ингээд доошоо харахаараа аль талаасаа ер нь яг юу болов те яагаад ингээд ийм байдал үүсв? Юунаас болов? Энэ далаа дахин давтах магадaltaй юу гэдгийг нэгсэнд өөрсдөө ч бас асууж байна. Тэгэхээр энэ бол эцсийн эцэд хичээл байсан юм шүү. А давхар та хоёр бие биенээс амар тийм холбоо хамааралтай байгаа дээр энэ холбоо хамаарлыг салгая аль талаа бас хөгжүүлээ. Тэгэж нэг юм жоох өөрчлөлтөнд орох. Бас яг нэг тийм одоо юу гэдгийг зүрхээр харах гэж нэг юм байгаа. Тэр мэдрэмж асуудал. Яг тийм бодитоог мөх харахгүй зүрхээр бүх юм дүгнэл хайртай бол хайртай, хартаа бол хартаа хаална гэд нэгээд явчихна. Яг толгоогоор локер харах юм чи арай өөр байдаг. Одоо ялангуяа тэр хүн болон чи одоо ийм тал руугаа ер нь орвол сайн байна. Яг тэр хүн бол одоо тэр төлөв бол орж ийн. Аягны хаан болцсон байна. Бас цаашаа харцсан байгаа шүү. Илүү тийм логикоор хараад юуган дээр алдчих, юун дээр оронж үү те. Тэгэхээр дараа асуудал дээр юун дээр ингээд анхаарах байсан юм байна. Би юун дээр болохгүй байсан байна. Би юун дээр инкрэс нэгээс энэ хүн бол ойлгоод эхэлж байна. Ер нь өөрөөр нь ч гэсэн бас эхлэеч гэдэг зүйлийг танд бас хэлж байна. За тэгмүүд нэг сонирхолтой одоо энэ 3 хүзрийг ингээ харахаар за юу вэ? 2 хүзрэн цаашаа арчсан. Тэгээ аягны хаан буюу одоо яг мэдрэмжийн том хүзэр нь наашаа арчсан байгаа. Илүү тийм мэдрэмжээр эмпат тал дээр илүү хүнийг ойлгодог. Даан ганц өөрийгөө гэж бодохоор бас тэр хүн юу гэлээ яйцсан бэлээ те. Би ингэж юу болчих надад ямар буруугаар гэдэг ер нь энэ төгсөл харж байсан аюу дээр байна шүү дээ. Бас сануулж байна. За ингээ юу вэ? Одоо яагаад ийм үйл явдал болов гэдэг тал дээр гаргалгын нэрш сүзрүүгээ орцгоё. Тэр намайг дурсдаг болов гэж байгаа шүү дээ. За эхнийх нь 400-аас. За хөзрийг хачигдвал дахиад нэг юм бас од сартай ийм одоо орой юм үчээр те нэгэн гомсог уцтай зал эрэхтэй ах уу 400-аас тэрч гисэн байна шүү дээ. Ийм шүү. Та хоёрын харилцаа цэвэр та хоёртай бол байвал гоё байдаг гэж ялангуяа нэг тал юм юу үздэг байсан юм шүү. Тэгээ одоо жоохон эргчлөө муутаас гадна одоо өөрчлөгддөггүй, ойлгогддоггүй. Би түр хэлсэн шүү дээ. Зүрхээрээ хараад идэг. Энэ чинь юу шүү дээ. Тэгэхээр ч нөө логик байхгүй болчихно. Гоё харилцаа тий бас нэг ойлголт байхгүй болчихно. Яг токсик одоо юм үүсэх боломж зөндөө эхэлж байгаа юмаа. Тэгээ эн чинь харилцаанаас гэр бүл рүү тий эсвэл ингээд уртаа хугацаанд ажиглалтай байх одоо гол үүсэлчин бол юм штэ. Хоёр хүн хоорондоо бие биенийг ойлгож хүлээн зөвшөөрөхөөс гадна логикийн хувьд зөв шийдвэрүүдийг гаргаж иж ийм болно. Тэрнээс нэг нь ингээл учиргүй бүх юмаа шийдэл, бүх юмаа уурлаа тэгэл, бүх юмаа зүрхээр шийдэл одоо чи бол минийх би чиний хоёулаа агуу дараа амьдсан ч чадна ч юм уу те. Тийм маягийн байвал нэгсэндээ болохгүй юм биш шүү. Дээр нь дэндүү өөрөөр зөрүүд өгдөг ч юм уу. Эсвэл би бол ингэ шийдсэн, би бол юм байдаг. Би бол эвдэр хийх хөө ингээд байвал одоо тэгэл эсийг чанга хатах болсон тэгэл гарал өгдөг шүү дээ. Эсвэл байж лээ. Тэгээ олон асарна. Яг тийм зүйл болсон юм уу гэдэг дээр одоо хамгийн ихний хөзрийн одоо тайлбар бол
гарч ирж байна. За тэгээ өөр ингээ харуул юм байгаа юм. Юу гэвэл ирээдүг харах. Тэгээд тэгэнгүүт тэр хүн бодсон байна. За ер нь энэ үнтэй ирээдүг харлаа. Хэлэхгүй ш тэрийг. Шууд ингээд тас. Дараа нь хоёул ингээд штэ гэхэд дотроо бодоол гэсэн байна. Бодож байгаа л хоёр дахь газар нэг сэлэм. Одоо өвлөн дээр нэг сэлэм байгаа үз. Их ингийн. Одоо юу гэхгүй юу? Манд хүн шийдвэр гаргасан байна. За ер нь би энтэй удаан байгаад байгаа ийм байх юм байна. Тэгээ энэ удаан үргэлжлээд явах юм байна. Ер нь дими юм байна. Одоо би ер нь яг амьдралаа байгаа ингээ харлаа. Тэгээ одоо би өөрөө л яг гарахгүй бол би ингээд байна гэдэг тийм толгойд одоо хумсарт нь тээнхэн тэгж ажилласан. Одоо толгойн мэдрэлээс нь тэгж ажилласан учраас одоо нэг шийдэмийг зан гаргаа. За ер нь ингээд тэгээд дөрөвгөө ороод тэгс нэгэсэндээ энэ харилцааг өргөсүүлэхэд мань хүн яг одоогийн нөхцөлд үн цэнэгүй санагдаж эхэлсэн байна. Ялангуяа өөрөө чинь жоохон тийм зөрүүдсэн эсвэл нэг ийм одоо байдлаас болоод юм уу та гэж гарч ирж байна. Гэхдээ энэ хард ийм байгаа шүү. Одоо 13 хүлээд үзэгдээд judgment буюу шүүлтийн үзэр гарч ирсэн. Нэгдүгээр энэ бол хувь тавилангийн үзэр. Та хоёрт нэгсэндээ сорил өгөөд за энэ бол юу шүү? Энэ харилцаан дээр бол та энэд хичээл байсан юм шүү. Ухаарах юм ойлгож ухаараарай. Бас дэндүү хөлдүүтэд малтаа дайваа гэдгийг чинь бас айл хэлнээс нь асуусан байна. Ялангуяа энэ үзрийг сонгосон хүн танаас бас ер нь нэг юм бодолтой, ухаантайхан шиг байгаарай. Хит тус ингээд мэдрэмжэндээ захирагдаа те эргэтэндээ захирагдана гэдэг чтэй. Тэрэн шиг юм болоод байгаа юм биш үү? Юм бодож үзээрэй. Бас дэндүү ингээд мааслаад яваад байвал бас болохгүй шүү. Тэгээд юм давтагддгийг. Гэхдээ бас нэлээд удаж давтагдана. Тэр хүртэл ер нь бодсон гэм нүгэл буян заяараа сайхан бодоо суужээ. Тэр хүртэл бол наах хүнээ төр зур мартаа. Өөрөө амьдралч өөр зөндөө өөр юм байгаа те. Тэр юм болгоны сайн хийх явжээ. Нэгэнт энэ хүн яг хизээ нэг өдөр гарч иж магадгүй. Тэгэхэд юу болох юм харъя. Тэр хүртэл бол ер нь ойрын хугацаанд, дунд хугацаанд бол бас гарч ирэх магадлал айгүй тийм багатай юм шүү гэдгийг танаас хэлж байна. За харин одоо энэ тэр хүн ирж ирэх үедээ Oracle өдөр юу зөвлөсөн байна харцгаая. За befriending pain одоо өвдөлтөй найзлахгүй. За юу яаш нэг тавдахгүй байдал найз болвол одоо ч нэг юу яадаг. Өөрийгөө одоо хуурамч найдвараар хүлээхтэй. Хуурамч ингээд за ер нь ингээд одохгүй иржүүлээ, тэгжүүлээ ингээд янз бүрийн хүмүүслүүдээ нөгөөдөл бас нэг өөрч нэг таарсан. Яг үнэн биш яг өөрчдөг юм таарсан харилцааг илж өгч болно шүү дээ. Тийм нөхцөл яах вэ? Бодж үз. Яг одоо байгаа амьдралаа ингээд бодоод одоо бас хүлээн зөвшөөрөөд одоо ийм юм дими юм байна. Ер нь ингээд хэрэггүй юм байна гэдгийг ойлго. Яг бодтоороо ингээд хар. Хит тус мэдрэмжний автохын орон логикороо ингээд захирагдаад нэг ийм болцсон хэцүү хүнд бол би бас өөрийгөө бодох хэвээр өөр дээр бас анхаарах хэвээр. Тэгэхгүй бол хизээх юм мэдхгүй хүний төлөө ингээд бас өмнө бие одоо барай зориод ингэж бас юу яах вэ те? Айгүй юмыг бодож үзээрэй гэж хэлж байна. Бас юмыг ухамсарлаарай. Яг одоо ерөн тойрно. Хоёр дахь нь resolving anger. Одоо уур уцаараа те одоо татаж бодож сурах нь шүү дээ. Одоо юм аа шүү. Юм болгон дээр одоо та бол жоохон тийм эмзэг төлбөрийнхээ үе дээр байгаа. Сарын тэмдэг эмзэхээ үе дээр гэдэг шиг л байхгүй юу? Ийм нөхцөл яг уураж уцаарлаа юм болоод байх шаардлага байхгүй. Өөрийгөө тайвшруулах, бод тэмийг хүлээн зөвшөөр. Давхар одоо тийм тавдахгүй санагдсан эсвэл одоо өөрөө чинь нэг юм хэцүү байдалд оруулж байгаа үг үйлдэл хүмүүсээс холтой. За яа. Тэгэхгүй бол дэндүү мэдрэмжэндээ автаад бас жоохон пагтлах гэдэг юм өгсөн юм. Энэ талаар гарч ирж байна. За харин яг одоогийн нөхцөлтэй та яг юу хийвэл дээрвэ гэдгийг одоо харцгаая. Айгуу сони бас одоо чулууны хатан буюу их баавга. За баавга бол одоо хавар болсон ичээрээс өвөрнөөсөө хавж байгаа баавга байхгүй юу?
тань нэг талаас ажил төрөл юм уу тийм карьерийн аз айгүй ойрхон сайхан явж байгаа юм байна. Ер нь ингээд хайрдуул яад гэдэг юмас илүү төр зуртаа мартаад ажил төрөл тал дээр ингээд төвлөрөөд юм хийх тал дээр төвлөрөөд одоо амьдралын сайн сайхныг мэдрээ хөвчүүл аюу айтайхан байна гэдэг зүйл нэг тас гарч ирж байна. За хоёрдугаарт 9 жолоо буюу tradition одоо уламжлалын өдөр. За юу гэсэн үг вэ гэвэл одоо өөр дээр чинь одоо лам номоор жоохон яваад хэмэл дундаа сэргээгээд бас одоо янз бүрийн блок энерги аврооны те блок гэвэл тэрийг гаргуулахгүй бол яг өөрөө ч энерги бол жоохон тийм гацаалт ампрагийн тийм гацаалтанд байна. Ийм учраас хөвгөн одоо бас яг чөлөөтэй сэтгэхэд эсвэл яг өөрөөс нь чөлөөт юм хийхэд бас жоохон хөдлөхгүй ямар нэг саад мад гардаг тийм юм байна шүү гэдэг зүйл гарч ирж байна. Өөрөөрөө жоохон бай. Бас яг хайрдуул гэхээс илүү ажил төрөл хамгийн дээр төвлөрүүл байгууллагын зөвшөөр хоббитой сайхан бол нэмээд янз бүрийн ном уншуул тиймэр дундаа сэргээлдэг бас давхар хэлэм юм одоо сэргээлэрээ гэдэг зүйл гарч иж байна. За ингээд эхний хөзөр дуусч байна. Одоо хөзөр дэлгэрэнүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, субскрайб дараарай. Мөн донешн явуулаад маш их баярлах болно. Мөн гүлээний утга нэрээ те юу хийхийг хүсэж байна. Одоо ямар хуу амьдрмаар яа юу руу зорж ийн гэдгээ бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ ерөөл өргөд залбирч өгөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн ерөө хавар болж ийн шүү. Тэгээд үнэхээр ядардаг юм байна. Одоо нас уулал хэдийн ядардаг үед ирцэн юм байна. Би ч бас залуугаа яваад гэж бодож байгаа. Та бүхэн мө сайхан ханаад хөрчүү, харшин машлаа бодоорой. Тэгээ бас би хажин ядарч суйлдвал сайхан тусмас тарай хэлүүлээрэй. Тэгээ заа юу. Хүчтэй бай толгоо логодог хит мэдрэмжинд авчиж болохгүй шүү. За ингээд хоёр дахь үзэрлүүгээ орцгоё. За хоёр дахь үзэр маань 17 буюу одоо од гэдэгтэй цаашаа арчсан. За ууг нь бол од гэдэг үзэр бол ийм байдгийг. Найдварыг илтгэдэг байгаа. Гол нь ариун нэмнэ илэрхийлдэг. Тэгэхдээ нэг сони юм гэвэл ингээ яриг харчгаараа сахиусуудаас одоо өөрөө чи видео сахиусууд байгаа штэ. Тэднээс ер нь бол ингээ юу хийж байгаамаа. Одоо та хоёр нийл тэр хүн эргэж ирнэ найдвар байгаа. Тэр хооронд өөр төр чинь бас хийх юм байна. Одоо жоохон өөрийнхөө сүнслэг байдлаа жоохон нэмдэг ч юм уу те. Эсвэл өөрийнхөө одоо суураа жоохон өөрчлөлтөнд хий. Тэгж байхад нэг өсөндөө эргэж ирнэ. Одоохондоо шууд ингээд бүх юм лээ паг аранд нь оруулчих гэхээр чи арай бэлэн болоогүй байна. Дэндүү бас ерөнхий байгаад байна. Хөгжих шаардлагатай байна. Тэрний дараачаас ингээд юм хүндээ орой гоё болно гэдгийг бас хэлж байгаа юм. Дээр энэ одоо сахиустаас таарыг бол төр зүр холдуулаад буцааг нийлүүлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр уг нь таар суурьндаа бол аюу айтайхан хүмүүс гэхдээ айл талч нэг юм хөгжих, ойлгох, ухаарах шаардлагатай байна гэж хэлж байна. Энэ таашиг энэ шуу удаа бас юм хэлийгээд байгаа юм яагаад вэ? Ч одоо өглөө үзэлдэж үзсэн чинь яг бас баахан шуу муудаас орж ирдэг юм байна. Задарч байгаа. Гол зүйл гэвэл та хоёр зөв цагтаа төр зүр холдож биеэрээс зайгаа авсан. Энэ хоорондоо бие бинийгээ хөгжүүлээд астагвар одоо харж чадахгүй байсан зүйлсүүдээ одоо тусдаа байж хараад юун дээр анхаарах байсан юм бэ? Юун дээр би ингээд бас тэ яах байсан гэдэг бол айгүй сайхан ойлгож явах цагийг бол одоо та хоёрт өгч байгаа юм байна. Тэгээд дээр нь чаавда мэдрэмжин дээрээ одоо хол байгаа учраас давхар нэг юм рефреш одоо тийм шинжлэгдсэн мэдрэмж та илүү агуулна дахиж учрахаараа тэр зүйлүүд та хоёрыг бэлтэж байгаа учраас ерөнхий хамгийн ихний ээлжинд товч хариултвал тэр хүн эргэж ирнэ. Эргэж ирэх үед чи ч гэсэн бас аягүй айтайхан төвшин сэтгэл зүйн юм зэрэг төвшөнд нэмчихсэн их сайхан байх юм байна гэж гарч ирж байна. Тэгмэд тэр нь яаж ингэ батлагдж байна гэхээр за нар өдөр гарцсан. Нар өдөр зүгээр гарцсан. Их гоё өдөр байгаад наран цэцэг бол ажрал
илэрхийлдэг. Тэгвэл бүр наран цэцгийн одоо ийм талбай дээр одоо нэгэн хүү морьтойгоо дээр нь аюу том нар байна штэ. Хамгийн ихний ээж нар гэдэг бол одоо яг бүх юмыг өмнөө нь гэхдээ аюу айтайхан харуулдаг зүйл. Нэгэсэндээ та хоёр одоо уг нь бол нийлээд айтайхан байх шанс байна гэвэл байна. Бүх юм нэгээс хаац байгаа те байх юм гоё байна гэвэл байна. Гэхдээ эхний ээлжинд та хоёр одоо байгаа байдлаа хүлээн зөвшөөрөөд яг логикоор бүх юмыг хараад энэ дээр би ингэхтэй байсан мэй тэрнэр ингэхтэй байсан мэй гэдгээ ойлгож авбал их дээр байна тий. Тэндүү ингээд мэдрэмжэн дээр анхаараад яг логикоо ингээ хайчаар бас та хоёр болохгүй байна. Тэгэхээр бас юм ойлгоо. Бас ингээд харьцаагаа одоо жоохон төвшин нэмээд ахиулаа. Тэгж байж бүх юмслыг сайхан болох юм биш үү гэдэг зүйлийг тэнд одоо гаргаж ирж байна. Тэгэхээр бол ер нь давгүй шүү та хоёр. Тэгээ энэ хартаа энэ нэг юм байгаа юм. Хинэн морийн хин хүүхдийн гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Та хоёрын хувьд бол яг харилцаа гоё ингээ яасан боловч яг өөрөөр ойлын хувьд бол яг хинэн юу юм. Одоо чинь ер нь би ингээд сургуулийн жил хүмүүслээ хоёр бахараддаг юм. Нэг нь толгой, нэг нь сүүл байдаг юм. Гэхдээ толгой сүүл байлгаад одоо тийм эзэн боолмол тийм биш шүү. Нэг нь ерөнхий гол том зураг хараа явдаг. Нөгөөх нь бол ер нь тэр зургийг дагаад бас сайхан ингэ явдаг. Тэгэхээр энэ дээр хүүхдүүд ихээр бол энэ морийг бол зөөлөн ачлах нь зөөлөн хүн тодорхой бас нэг ачаалдахгүйгээр морь ч гэсэн бас энэ хүүхдтэй цуг явж явахд асуудалгүй байгаа. Яг энэ шиг ер нь яг хинэн ингээд ер нь гол чиншим аваад явдгийн. Яг хинэн нэг юм ер нь нэг юм дагах маяг. Гэхдээ бас мэдээж үг хэлэхэд бол нэг тийм асуудлуудыг хүлээж авдаг тийм. Яг тэр ингээд өөрөөр ойлоо таар бас ингэ шийдмээр байна. Тэгэхгүй бол нэг нь огцондоод тэгвэл нөөхөн тэрэнд нь ууралдаг ч юм уу. Эсвэл нэг нь нэг тийм дүлгэнээ нөөхөн тэгээд одоо акшн үйлдэл харах гэдэг тийм юм байсан юм шүү. Тэрийг бас жоохон бодж үзээрэй гэж байгаа юм. Нэгсэндээ нарах үзэр ялангуяа та хоёр дээр ер нь өнгөрснөө бодоод дараа нь дахиад та учирнаа. Тэр учирчод дараа чи өмнө гаргасан алдаагаа давтахааргүй байвал маш сайн гэдгийг бас сануулж байгаа юм аа. За тэгэнгүүт 3 дахь үзэр. За Зоосны хаан. Тэгтээ цаашаа харчихсан. За Зоосны хаан бол их сайхан өдөр байт юм аа. Одоо юу ч надад наалтахаар байсан гэдэг чинь тийм ахгүй. Одоо ингээд хамаг сайхан ургацаа хөл дээрээ тавьчихсан те. Одоо сайхан ургацын далай надад бол одоо юу ч наалтахгүй надад бол бүх юм байна гэдэг хэвгүй юу. Цаашаа харахаараа бас хийх үйлдэл бас юу гэдгүүлээ оожонж одоо хийх юмнуудаа бодох бүх юм дээр төвлөрөх одоо юм байдаг хгүй юу. Давхар юу гэдгийг зөрүүд зам энэ харилцаанаар ялангуяа өөр төр чинь одоо юу байгаа юм бэ? Ер нь баг энэ хүүхдэнд өөрөө байж магадгүй шүү, нөхцөл сонгосон хүн та. Яг энэ харилцааг одоо та нэгсэн чи үлдээх үү эсвэл уулыг авчих уу гэдэг нь цэвэр өөрөөсөө шалтгаалдаг байгаа юм. Өхөр бол буюу тэр морь бол ер нь тэр партнер чинь байх шүү. Тэгэхээр тэр хүн эргэж ирэх яах их гэхээс илүү тэр хүнийг одоо шилбүүрдэд одоо өөр дээрээ аваачих уяан оруулах те. Тийм татаад мошгоор бацах гэдэг чинь бол цэвэр өөрөөсөө хамааралтай байна. Гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй. Морьч вэ, өхөрч вэ, чангаша шилбүүрдэд бол ууралтай шүү. Зөөлхөнөөр ингэж яагаад нэг юм зөөлхөн шилбүүрдэх зөөлхөн ингээд амнаас нь татахтай уяанаас нь татвал их сайхан явдгийг. Яг тэрнтэй адилхан таны бол яг энэ ингээ харилцаа сайхан болж бүтээг бас гоё мөр горхуул харна. Гол нь та өөрөө төрүүлж үйлдэл хийгээд тэгээд зүгээр төрүүлж гуйх гэсэн үг шүү. Өөрийнхөө аргандаа оруулаад ер нь ийм харилцаад хоёлаа бай. Гэхдээ эрүүлэр хамаг юм ингээ шийдээ. Ийм аюу сайхан байх юм аа. Гол нь би ингээд яаж бодож байгаа учраас чи ингээд явчихвал ер нь аль алтаа амар байна. Ялангуяа чи ингээд явчихвал надад ч амар чамд байна гэдэг нэгсэндээ гаргалгаа хөгөр гарч өгөх хэрэгтэй юм шүү гэдэг зүйл гарчж байна. Тэгээ ингээд нийтээ харахаар юм байна. Мэдрэмжэнд зүүн совин дээр чинь бол
чи энэ харилцааны ер нь жоохон нэг юм суурн шүү. Тэгэхээр яг хав тэр хүн жоохон цаг өг давхар чи өөрөө жоохон өөрийгөө хөгжүүлэл алдан юм дээр одоо тий алдсан маань осон гэдэгт бодож үз. Тэгээд ирэхээр одоо мэдээж таяг тэгж учруулах юм бол гарна. Ер нь бол нэг 60% бол чи тэр хүн рүү төрөөлж юм хийгээд ер нь ингэж яа гэдэг бол орон шүү гэдэг зүйл орж эхэлж байгаа юм байна. За харин яагаад ийм одоо проблем юмд орчих те? Яагаад ийм байдалд орчих гэдгийг одоо харин харцгаая. Нөө ойлгомжтой. За эхнийх нь энэ чинь за дэлхий гэдэг хөзөр бай. Наач нэг тийм сайндаа ч ингээд та хоёр салчаад эргэж ирэх мөртөө очаагүй байна. Цаанаас нь одоо хов тавилангаас за энэ хоёр хүнийг ер нь төр зурд нь холдуулаад дахиж нийлүүлэхэд үзье. Энэ хооронд хов хүмүүс аль аль нь ер нь хамаг юм шийдээд ойлгоод бас асуудал шийдсэн байх ёстой. Нэгсэн тайлын хооронд юу тавьсан бэ? Сорил тавьсан байна. Ингэж биш нэгсэндээ алдаагаа засаад ухаараа тэ хичээлээ ойлгоод явчихвал дараа чи юм дээр илүү амар байх юм байна. Яагаад гэвэл хүн юу гэдгийг яг үйлдэл хийгээд хамгийн болж байгаа нөхцөлд юу чаддгүй. Яг хайрсан гадна сэтгэж чаддгүй. Яг тухайн үед таарсан дарсан юм сэтгэдэг байхгүй юу? Тэгвэл тэр хайрсанаас гаргаад ийм байх ёстой юм. Тийм байх юм байна гэдэг рүү оруулж байж оруулахын тулд өөрлөж чинь ингээд ийм оруулж байгаа юм байна. Одоо ийм процесс нь орсон байна. Дэлхий гэдэг бол ер нь нэг юмний төгсөлдөг байхгүй юу? Гэхдээ энэ тохиолдолд бол төр зууртай ингэ байжээ. Дараа дараачаас нь асуудалтай орно гэсэн юм байгаа юм. Тэгэхээр одоо байгаа процесс, одоо болсон сая болсон үйл явдлыг битгий их юм бодоорой. Энд чинь бол нэгсэндээ та хоёрыг дараачийн харилцаа эсвэл хүмүүс айдал талаас чинь нэг юм чухал үйл явдалд оруулахын тулд одоо чухал бодолд автуулж дүүнэлт хийхин тулд ийм харилцаанд оруулсан юм аа. Тэрээс нэг тийм учиргүй салхачийг барьчих гэсэн юм гайгүй байх шүү гэдгийг танд харуулж байгаа юм аа. Хоёр дахь нь нар гэдэг хөтрийн гаргалгааны одоо нэршсэн үзэр маань 7 сэлэм. За харж байгаа юу? Одоо нэг жоохон холгож өрийн цайтай гар ингээд 7 сэлэмний 5-ыг гусцсан тэгээд явж штэ. Баригчгүй гөлөн хараа явж штэ. За юу гэсэн үг вэ гэвэл энэ харилцаанаас одоо энэ саяны болсон үйл явдлуудаас давхар хүмүүсээс ярилцаад ойлголцоод яг нэг юм зөв юм аваад явах хэрэгтэй байна. Зөв дээр анхаараа за энэ нэг юм байна. Тэр нь тийм гэдгээ ойлгоо явах юм байна. Тэгэхгүй бол бас дэндүү тийм буруу үйлдэл дээр ер нь юу болж байгаа вэ те яаж байгаа вэ хийж байгаа гэдгээ бас та жоохон буруу бодоод байна. Энэ чинь эцэг хүн нэг суусан газараас шороотохтой хүн л маш сайн шүү дээ. Бас өөрөөр ч гэсэн бас даангац хайр гэлтгүү бүх юмнаар энэ бол маш хэрэгтэй үг байхгүй юу? Суусан газараас шороотох нь нэгсэндээ болж байгаа процессоос имийг ойлгоо заавал нэг юм төвлөх хэрэгтэй. Тэгвэл энэ харилцаа нэрээс та бас өнгөрсөн дээр би юун дээр алдав? Тэр хүн юун дээр алдав? За тэгвэл би дараа нь одоо бас юун дээр анхаарах ёстой байна. Тэ? Бас тэр хүн дээр бас юун дээр би анхааруулах ёстой байна гэдгээ таны сайхан дүгнээд ойлгооч. Давхар юу болсон гэдгийг сайхан хараач гэдэг зүйл тань ингээд гарч иж байна. Битгий их юм бод одоо нэгсэнтэй харамсах одоо гонжих те юм юм дээр ингэчгүй тэгчгүй битгий их бод зүгээр сайхан. За би энэ дээр ингэх байсан юм байна. Тэрнэр би ингэх хэрэгтэй байсан юм би одоо ойлголоо. За тэгээд ер нь бол төрөөж холбогдох хэрэгтэй юм байна. Гэхдээ боломж нь гарах юм. Тэр хүртэл би сайхан анхаарлаа сайхан төвлөрүүлээд би алдаанаас ухаараа давхар сэтгэл зүйн болон хосын харилцааны те эсвэл одоо тийм эсрэг хүснэтэй за одоо аль нь ч гэсэн яваад тэгээ ижил хүснэтэй энэ одоо видеог одоо хэн үзэж байгааг би таашгүй. Тэр дүнд нь бас нэг одоо бороогоо сансан хүн ч юм уу эсвэл одоо ижил хүсээ хүн санаж байгаа хүн ч би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бас аль нь ч гэж болно. Тэгвэл нийл амьдрал альч нөхцөлд партнераас одоо яаж явах вэ гэхээр юм судлаа явж гисэн маш дээр байна шүү гэдэг зүйлийг хэлж байгаа юм аа. За 3 дахь нь justice буюу шудраг гэсний өдөр. За хөзийг ажиглал бол ийм байна штэ. Одоо юу гэдэг вүлээ?
нэгэн эмэгтэй нүдийн боочгсон. Тэгээд нэг шудрагсны гинжигээр тавьчихсан байна шүү дээ. За юу гэсэн үг юм? Нууцлаарай. Одоо нөгөө талынхаа өнцгөөс бас амьдралыг харж сураач. Юм болгоныг өөрийнхөө талаас харахын оронд тэр хүн бас юу бодож байна? Тэр хүн бас юу хүсэж байна? Тэр хүн яагаад одоо яасан болоо? Тэр хүн юу мэдэрсэн болоод бас ийм одоо байдалд оров те? Юунаас болов гэдгийг сайхан бодож үзээрэй. Дэндүү бас өөрөөр хараад байх нь дэмий шүү гэдэг зүйл бас нэг талаас гарч ирж байна. Дээр чинь алтайгаа амьдралаа ер нь одоо алтаа засах, гаргалгаанд төвлөрөх тийм зүйлээр орё. Яг энэ үзэг сонсон хүн та бол бас мэдрэмж сайтай, лог толгой сайтай хүн байна. Нэг зүйл нь гэвэл жоохон зөрүүд үж магадгүй шүү. Тэгэхээр одоо ер нь жоохон өөртөө хамгийн юм төвлөрөөд тэгээ нөгөө партнер чинь юу болж нэгдгийг бас харахгүй байна уу гэдгийг бас жам бодож үзээрэй. Энэ чинь хадаа аль аль нь баланстай байх хэрэгтэй шүү дээ. Чиний талч баланстай байх хэрэгтэй, тэр чинь талч гэсэн бас баланстай байх хэрэгтэй. Тэр талаас нь ер нь амьдрал бас таныг хараач гэдэг зүйлийг танд сануулж байна. За харин одоо тэр хүн ирж ирэхүү дээр Oracle хөтөр юу зөвлөсөн байна? Харцгаая. За grounding my energy. Одоо миний өөрийнхөө энерги тийм галзардуулах. Тэгэхгүй бол энэ хөтөр сонгосон хүн та жоохон гадагшаага талын гэх юм уу? Ориглон сэтгэлтэй. Тэр нь жоохон муу талууч юм сүсрэг мэдрэмж орохоор бас амар тийм хэтрүүлж бодох эсвэл юм хүн дээр яах вэ ихвтэй одоо нисээд байна. Агаар дээр байгаад тийм сэтгхүүч нь. Тэгээ яг жоохон тайвширж байгаад газар дул суулж байгаад яг логикоор хажуудлаас хойноос харж байгаад за яг юу болов? Юу болоод өнгөрчв? Би юун дээр алдав те? Юун дээр оноо? Гэдгээ бодох ёстой шүү гэдгийг танд бас хэлж байна. Дээр нь яг энэ дээрээс одоо яг аюултай байсан зүйл юу юм? Бас харж байсан зүйл нь юу юм? Тэ? Тэрийгэ бодж үзээ. Давхар бас хүмүүс юу шилж байна? Энэ хүмүүс ер нь зөв юм хэлж чинь буруу юм хэлж байна. Ер нь энэ хүмүүсийг намайг яа гэдэг гэдгийг бодж үзээрэй. Тэгэхгүй бол дэндүү тийм өөрийнхөө байгаа яг өөрөө сонсъё гэсэн юм сонсонгуудаа яг үзбэж болно шүү дээ бас. Буруу хэрнээ одоо дургу хэрнээ зүбэж болно шүү дээ. Тийм зүйлийг сонсохгүй байна гэдэг зүйл тэнэс хэлж байгаа юм шүү. За зөрөөд одоо awakening inspired action одоо юу гэдэг вүлээ амьдрал танаас юу асуугаад байна. Ер нь ингээд амьдрал тань юу гэж хэлүүлээд байна. Бодож үзнэ. Дэндүү бас нэг тийм өөрөөр биш. Ер нь энэ цогц тавилан тань юу гэж хэлүүлээд байна. Жишээ нь за одоо амар тийм бихаа сайтай юм гэж бодъё. Одоо мань хүн бол одоо би бол бөхөөрөө сайхан явна гэх. Гэтэл амьдрал өөрийн дандаа тийм оюун ухаан шаардсан, алдаа зассан, эсвэл ийм компани тийм одоо юм руу те оролт тавилгээд ойлгочихгүй юу. Амьдралын хүнийг толгоогоор ажиллуулаа, тархиад амьдраа, эргэтээ захиж амьдраа гэсэн үг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан амьдрал бас таны ер нь юу гэж хэлүүлээд байна. Яг яалах гэдэг те. Тийшээ та бодж үзээрэй. Ер нь энэ хүн намайг яагаад нэгдгээ бодж үзээрэй гэж хэлж сануулж байна. За харин одоо энэ харилцан надаас миний бороо одоо яг яах гэдэг те. Яавал дээр вэ? Харъя. За сумны хаан буюу одоо энэ шовоо. За хөдрийг хажуулбал болжмороос чүчүү том шов одоо голын одоо эргийг сайхан гээд голоо сайхан хараад гэргээр нь одоо дээр нь сэвж штэ. Нэгэсэндээ та энэ бүх юмнаас том зургаараа хараад юу нь болж исэн бэ, юу нь болохгүй гэсэн юм байна. Хүмүүсээс давхар хараад те бодлоо сайхан дүгнээд аюу сайхан нэг тийм бас хаан хүн шиг чинь одоо зоосын хаагас гарч ирсэн штэ. Хаан хүн яадгийн бүх юмыг том зургаар нь харж байгаа. Чинь бүх юмний дээр байгаа хүн штэ. Харж байгаа за ер нь ингэсэн дээр гэсэн шиг тийм шийдвэр гаргадаг хүн. Яг тэрнтэй адилхан та бас за ер нь би ингэсэн дээр байна гэсэн тийм бас шийдвэр гаргах хэрэгтэй байна. Том зураг бүх юм харагдж байгаа. Хоёр дахь нь дөрвөн сум амар битээ ингээд юм хэтрүүлж бодоод иггүй гэдэг зүгээр сайхан амар юуж болсон юм алга. Таны юм энэ сум манууд аюултай юм юуж алга. Зүгээр сайхан өөрийгөө сайхан стрессээс гаргаад бас алим болгоно намайг дагаж ингээд аим орох уу те. Бас айтайхан юм руу ороорой гэдэг зүйлийг танд сануулж байна. За ингээ хоёр дахь өдөр манд дуслаа.
биш одоо хөзөр дэлгэлтүүнд таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ, сабскрайб дараарай. Мөн донешны бол маш их баярлах болно. Мөн гүлэний нутган дээр юу хийхийг хүсэж байна? Ямар хуу зорж байна те? Одоо юу руу мөрөөд чинь тэрийг бичиж явуул тэр чөлөө сайхан манифест хийгээд залбирлуудад өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайнсны хүссэн өрөөй. За тэгээ юу яагараа. Дашрамд дурдгад хүний талаас харж авах нь маш сайн байдаг шүү. Юм бол нэг өөрөө талаас харж болохгүй. Яагаад уурлаатай, юу болоод байна гэдгийг бас бодож үзэж байгаарэ гэдгийг хэлье. Тэгээд за ингээ одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань 7 буюу одоо моринд хэрэгтэн. За их гой үзэр байгаа юм чи бол. Хөдрийг ажиглавал 7 мөрхөн одны доор одоо 2 спинкс хөлчихсөн нэгэн мортон Баатар эмэгтэй л юм уу та тий. Одоо явж штэ их гой замаар. За юу гэсэн үг вэ гэвэл ер нь бол тэр хүн эргэж ирэх үгээд маш төвчөнд бол эргэж ирэх үгээд эргэж ирнэ. Бас айгүй ойрхон хугацаанд байна. Ингэдэг байхгүй юу? Энд чинь морин тэртэг гэдэг хөзөр бол ер нь нэг 10-аас 8 байна уу 9 дээр л их сайхан ирсэн байна. Тэгээд ер нь нэг сүүлийн нэг 9 нөө 10 дээр бол одоо нэм шийдэх ч юм уу аль талаасаа нэг юм болоод тэгээд тэр учрах талаа ирэх юм байна гэдэг зүйл гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр та хоёрын учрал яадаг гэдэг юм бол аюу сайхан байгаа юм. Гэхдээ зүгээр нэг чи юм болоогүй. Энэ хооронд та хоёр ялангуяа энэ үзрэг сонсон хүн танаас одоо бас хийх юм одоо өөрчлөлтөнд орох, суралцахнаас суралцах хэрэгтэй шүү гэм байгаа. Тэрийг бол та маш сайн сурсан байна, бас юм ойлгосон байна. Одоо тийм учраас одоо учруулах тал дээр те бас аюу айтайхан юм бол байна. Одоо оруулах нэ гэдэг зүйл гарч иж байна. За тийм өөр харилтаа чинь цаана юу штэ учрах нэг өөр. Тэг учирж байгаа бас айтайхан байх нэг өөр те. Тэд нар айтайхан байдлаас удаан хадгалах нь бас нэг өөр асуудал. Энэ дээр та яах вэ? Ер нь чинь ирээдүг бас жоохон бодож байна уу? Одоо чи ингээд нэг гинтийн учирлалаа дахиад эргээд ирэхэд бас яг өмнөх алдаагаа давтахгүй байх уу те? Тэр талаар ер нь баг бодсон илүү шулуухан байх шүү гэж нэг талаас бол гарч ирж байна. Амьдрал маш гинтэй. Гэхдээ нэг зүгээр ингээд нэг юм жаа фейлэн өгдөг штэ хаа ингээд нэг юм хог мөнгө асах гээд төсвсөн сэгсээдсэн нүр гараж байгаагүй те? Ингээд нэм гэр мөрийнхээ тавчтайгаа ингээд явж байгаад хогоосоо эргээрсэн харна. Нөгөө краш нь бүр амар гоё болчихдог үстэй. Тэгэхэд л өстэй ээ хүүр гэл болдгүй байд. Би бол мэдчихээн. Бас тэглээд дүн бас ирсэн байх гэж бол. Яг тэрнтэй адилхан зүйл болж магадгүй шүү. Ер нь нэг юм бодож үзэж байгаарэ. Тэгээд зарим нэг балаа явж нэгээд энэ гэрийн гадаа тэгээд нэг бас вээгүү таарлууд бас хувь төвлөнгийн бас болдгоо шүү. Тэгэхээр ер нь жоохон ойрын үед гинти очиж болох үегээд бодож байгаарэ гэж нэг талаас бас гарч ирж байна. За харин одоо энэ чинь юм ихгүй юу? Одоо юу гэдэг вүлээ? Энэ одоо болж байгаа бүх зүйл өнгөрсөн болон одоо тэр ингээд болох ёстой учраас одоо болохоор зүсэд болсон учраас болж байгаа учраас гинти юм гэж байхгүй шүү гэж бодож үз. За хоёр дахь нь 3 буюу одоо эмхтэй хатан гэдэг үзэр. За их сайхан одоо энэ доор тавилгын талбай дээр очлаарай. Нэгэн гоё тэгтээ жижигхэн эмхтэй одоо ингэ байна штэ. Энэ эмхтжүүлээд жирүүсэн гэдэг үлүүдээ бас. За нэг гэсэндээ юу байгаа маа? Дотор хүн чинь өсөөд юу байгаа хгүй юу? Очлаарай. Таны амьдрал одоо тийм фемин талын зүйл их хэрэгтэй байна. Ер нь таны одоо аягүй жоохон балаа юм л та. Юу гэсэн үг вэ гэхээр та жоохон юм тэр хүний жоохон хагас ээж шиг байх гэдэг юм биш шүү. Тэгээд бас эсвэл бол ярин тэр талыгаа нэг аюу сайхан баланслаж жоохон барих хэрэгтэй байна. Одоо хоёр харилцаан дээр нэг нь арай жоохон гайгүй толгойтой арай тийм жоохон юу байгаа явчихдаг юм. Ер нь нэг жин шимэгээ явчихдаг юм. Тэр нь та юм шиг байна. Гэхдээ наа хүнээ бас жоохон нэг юм хагас маллах гэх юм уу та хэрэгтэй байт юм байна. Яг бас тийм зүйл ер нь ойроод бас орж ирэх учраас нэгт бодолтой байж байгаа. Хоёрт
Ер нь ийм учир яадаг гэдэг юмд та бас ер нь биелнэ үү те? Тэрдлийг бодж үзэхээс гадна хамгийн чухал зүйл бол юм шүү. Энийг сонгосон хүн та ялангуяа хайр дурлалын тал дээр нэгэн хэвийн эсвэл яг нэг юм одоо хайр сэтгэцэн мэдрэмжтэй байж болохгүй. Яг одоо хайр бол янз бүрийн маягаар илэрхийлж болно. Заавал ийм хайр гэхээр юу гэдүүлээ те? Одоо болцсогч юм уу галгалан байх албагүй. Бүлээгэн хайрж болно. Эсвэл одоо тийм чөлөөтэй сэтгэдэг хайрч болж байгаа юм. Тийм учраас заавал нэг янзаар ийм тийм байх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аль талдаа бол дээр байна. А дээр нь таныг бас одоо их яг тийм гоё өндөр харддаг юм байна. Гэхдээ энэ нэг сони юм байгаа шүү. За 3 өдрийн дараалал одоо юу вэ? Морин дэрэгтэй. За морин дэрэгт цаашаа явж байна. Юу гэсэн үг вэ гэхээр тэр хүн одоо ерөнхийдөө бол ингэж учирч ингэж явсаар байгаад ер нь өөрөө шин дээр хүн байхгүй юм байна. Өөрөө л жигэн одоо таныг шилжиж штэ. Оройн дээд очир дээр одоо хувлаан багш гэдэг шиг одоо өөрөө шин бол өөрөө ч мөн их сайхан үнэлсэн юм байна. Одоо чамтай байхад бол ийм байдаг юм да арай л татэр байсан да гэдэг зүйлийг энэ хүн ухаарсан учраас бас өөртөө чинь эргэж ирэх боломж шанс нь бас сайхан бүрдэж байна. Өөрөө ч гэсэн магадгүй энэ өдрийг сонгосон хүн тач гэсэн бас одоо энэ дээр юм байна гэдгийг бас мэдэрсэн байна. Тэгэхээр аль талаас чинь одоо та хоёрыг бие биеийг сайхан тэмүүлүүлж байна. Ийм нөхцөл одоо бас бодж үзэх хэрэгтэй. Яаж алдаагаа давтахгүй байх вэ? Яаж айтайхан байх вэ? Хамгийн гол нь яаж энэ харилцааг бас айтайхан шиг авч явах нь вэ гэдэг нь бас нэг талаар бодох юм шүү. Тийм учраас бас нэг талаас гинти учрал орж ирнэ. Тэгээ энэ чинь юу вэ? Хамгийн сонирхолтой нь юм байгаа хгүй юу? Морин дэрэгт ингээ цаашаар явж байгаа үстэй. Дахиад энэ хүн сэтгэлээр унчихсан, жоохон фейлчсэн үедээ ер нь өөрчн санаад орж ирээд энэ хүнтэй их гоё байж дээ гэдэг зүйл орж ирэх юм шүү. За яа. Тэгэхээр товчхон дүгнэхэд бол ер нь нийлээд бол та эргэж ирэх хүмүүс нь эргэж ирэхийг ойрхон байна. Бас таны хайр халамжийг маш их сансан байна. Та бас одоо энэ хүнтэй бас их сайхан нийлэхэд их сайхан гоё үе байна. Тэгээд юу гэвэл бүх юм ер нь happy ending руу орох гэж байна. За тэгвэл энэ одоо бүх юу болоод яг ийм байдал орчвоо гэдгийг одоо харъя. За эхнийх нь 7-гийн өдөр бол одоо шидэтний өдөр. За хөдрийн ажил бол одоо нэгэн шидэтэн байна штэ. 4 таарын 4 илүүтэй дөрвөлийг барьчихсан их чухал зарлал сууж байна. Зогсож байна. За юу гэсэн үг юм? Ер нь бол таны амьдрал болон та хоёрын амьдрал аль аль нь ч нэг юм сурах ёстой, ойлгох ёстой, бас ухамсарлах ёстой зүйл байсан юм байна. За чинь алим болгон одоо ингэж те бас хэрэг гэдэг юм гарч ирж штэ. Ийм төтөлж яах байсан юм? Одоо танаас өөр хүнтэй ингэж харилцах юм яах байсан гэдгийг бас тэр хүн болон та аль аль нь ойлгох ёстой байсан юм байна. Тийм учраас одоо магадгүй сүүлийн үед ялангуяа нэг юм хүн санах нөхцөл байдал ороод те улам хүчтэй санаад улам хүчтэй бодоод юу илээ яасан бэлээ гэдэг чинь илүү хүчтэй орж иж байж магадгүй шүү. Тэр хүн ч гэсэн бас тийм байдалтай байгаа. Тэгэхээр энд хоёрын контактыг нэмэх бас давхар заавал нэг юм бас амьдрал сайн ч хүн байгаа муу ч хүн байгаа гэдэг чинь бас ойлгохын тулд магадгүй та хоёрыг төр зөр холдуулаад одоо буцаад нийлүүлэх тал руу бас орж байгаа юм байна гэж гарч ирж байгаа. Бити их одоо чинь юу илээ яалаа илээ гэдгээ бас бити их юм бодоорой бүх юм зөв тал руугаа явж байгаа шүү. За харин хоёр дахь нь 2 сэлэм одоо хатны өдрийн гаргалгаа нэрвчилсэн. Та ер нь ийм зүүн совингоо жоохон сонсцормоор энэ өдрөө сонгосон хүнтэй тодорхой хэмжээний зүүн совингийн мэдрэмжтэй юм байна. Гэхдээ яг нэг ийм хайр дурлалтай эсвэл жоохон таагталдаг гэх юм уу гинтийн шийдвэр гаргадаг мэдрэмжтэй тавдаг үед та логико болон зүүн совингоо аюу тийм даахтай жоохон марах юм байна. Одоо зүүн совинч бол өөр чинь их гоё мэдээ өгдөг юм байна. Одоо энэ үеийг харалтаа. Хоёр сэлмийн нэгийг сонгох хэрэгтэй. Гэтэл мань хүн алийг сонгохоо мэдэхгүй нүдэ бочгсон.
Гэтэл яг үнэхээр энэ доор нь сар авчихсан байхгүй юу? Сар бол зүүн сөнгийн хөзөр байдгийг. За та сарыг харж агаад арай дээр нэг юм сонгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо яг ийм үед өөрийгөө хүчээр газар дуулж агаад би чинь юу илээ яалаа илээ гэдэг аюу сайхан бодож байгаа тий. Тэгээд тэрний дараачаас за ингээ ер нь энийн дээр юм байна, энийн тэрэн дээр юм байна. Энийг ингэж хийгээ. Би бас энэ харилцаанд арай тийм чухал байр суурьтай бай. Бас тэр хүний байнг хараа яах вэ гэдгүүгээ та орох хэрэгтэй байгаа юм шүү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. За 3 дахь нь сэлэмний боол. За сэлэмний боолыг хингийн гоё өдрөө шийдэмгий бай, тууштай бай гэсэн өдөр. Энд чинь хөзрийг харалтаа нэгэн одоо яавал ячиж өгсөн хардтай залуу ингэ сэлэм барьсан байгааз дургуулсан толгойд тэнийг мөрөд харна толгойд авчтай гэдэг шиг царайтай байгаа сте. Ямарваа нэг зүйл дээр одоо та шийдэмгий байх ёстой. Бас нэг хитнийг одоо юу гэдгийг яахаа мэдтгүү сонирн байж байгаад одоо асуудлыг шийдэж байгаа юм шиг хэрэг шийдэхгүй байж байгаад эсвэл юм харсан юм шиг хэрнээ бас яг өөртөө үйлдэл одоо чухал үйл хийхгүй байж байгаад ийм зүйл орсон биш шүү те. Давхар юм хит нэг талаас нь харсан биш шүү. Олон талаас нь харж ойлгож бодоогүй биш шүү те. Нэг өсөндө таны лог сайтай хэрнээ яг мэдрэмжэн дээр хүрэхээр зүгээр такс хорвчод байна. Тэгэхээр түр одоо барьж байгаа за байж байгаа ингэ шүү тэгээ шүү гэж яагаад юу болсон юм бэ? Яасан юм бэ? Нисэн юм бэ? Тэ би энэ дээр ямар хэвстэй. Зүүн сөв маань одоо юу шилж чинь те. Тэрийг бодож байж ерөн шийдвэр гаргахгүй бол одоо жоо юм факт юм байна шүү гэдэг зүйл тэнд хэлж байна. За харин тэр хүн ирж ирэхүүдээр одоо оргил төрдөөс юу зөвлөсөн байна? Харцгаая. За ер нь хувь тавилан байдаг гэдгийг та хүлээн зөвшөөрчгөө. Хэд тус яг өөрийнхөө би бол хувь тавилан юм биш би бол жоохон өөрийнхөө амьдралыг бүтээн гэдэг юм байна. Зарим тохиол яалчгүй нэг юм хувь тавилан байдгийг. Одоо нэг юм байдаггүй юу? Тэр хүн одоо хувь тавилангаараа бараг тийм харуулах тийм байсан юм хаашийн. Зүгээр мөрөөрөө байж хатал нэг юм бүх юм өстэй бүтлэн бөксөндөө орлоо гэдэг шиг тийм өдөр болол мань яатсан. Тэгэд хэрвээ тэр болсон процессудаас нэг нь л болоогүй бол мань зүгээр хэсвэ байсангүй. Яг тэр шиг танд бас одоо асуудал хийхээс илүү одоо хувь тавилангаас тэнийг ийм зүйл рүү ойлгуулах гээд оруулсан юм аа. Заавал нэг тийм өвлийн үр муудлаасаа биш зүгээр нэг юм бас юм байж болно шүү дээ. Тийм зүйлс ингээ байгаа учраас таны бас ингээ оруулж байгаа маа. Бити юмыг буруугаар нь ойлгоорой. Энэ эцээс л таныг амьдралыг сайн зүйл рүү чиглүүлэхийн тулд ингэж одоогоор юм хийж байгаа юм шүү гэдгийг ойлгуулж байгаа юм. Хоёр дахь нь өөрийнхөө үнцнийг мэдэр. Ер нь хүний хойноос жоохон гүх гэдэг. Хүнийг сайхан байвал би яах вэ гэдэг. Тийм байж болохгүй шүү. Бүх юм аюу сайхан өөрийнхөө бурхны ариун замаар явж байгаа. Ийм нөхцөлд заавал би чинь юу илээ яалаа гэдэг нэг тийм бити их юм бодож давхар өөрөөсөө за ер нь би бас тийм амрах хэрэгтэй, тайван байх хэрэгтэй, бас ад жаргалтай байх хэрэгтэй тий. Тэрэндээ сайхан ихтгэлтэй байж хахад л бүх юм сайхан байна. За харин энэ нөхцөлд та яг яах ёстой? За хамгийн ихнийх нь өөрийнхөө инсекюр одоо тийм айцтай одоо энэ хүн намайг тоох болоо эсвэл ингэж хөлөд тэгчих болоо гэд тэр байдлаас гараа. Арай дэндүү сандруу байнаас болохгүй шүү дээ одоо. Зүгээр сайхан тайван бүх юма бодоод гаргалгаанаар төвлөрөө те. Мэдрэмжээ төр зөө дарж агаад за ингээд энэ чи хамгийн гол юм гэхгүй. Хүн яг сандардаг юм. Гаргалгаа олохгүй шүү дээ. Яг нэг шийдэл хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр шийдэл хүчил хүн үнцгээс сайхан болчихдог байхгүй. Яг тэр шиг та бас за би ингэх хэрэгтэй юм байна. За би ингэх юм байна. Энэ ингэж юм байна. Энэ хүмүүс ингэж хэлсэн учраас би бас ингэж үзчихэд болох юм байна гэдэг зүйл. Танд маш чухал байгаа шүү. За юу. Хоёр дахь нь 8 жолоо одоо ур чадвар скил. За юу гэсэн үг гэхээр за ер нь бол ийм харилцаанд орох. Эсвэл амьдралын өөр ажил чухал юм дээр орох те. Тэр нөхцөл та яах ёстой юм? Би ямар үйл хийвэл надад болон тэр хүн тайлбарлан сайн байх ёстой юм. Ер нь би ямар үед айтайхан байгаад байна? Би ямар үед амжилттай байгаад байна? Би ямар үед хосоор сайхан байна гэдгээ таныг бодож үзээд бас ур чадварыг жоохон суралцаараа гэдгийг бас хэлж байгаамаа.
За ингээд 3 дахь өдөр маань ингээд дууслаа. Хөдөр тэлэлтэм таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, subscribe дараарай. Аман донешн хийвэл маш их баярлах болно. Аман гүрийн нэвтрүүлэг дээр тэ юу хийхийг хүсэж байна. Ямар хуу амьдрал барайнд юу зорж ийн гэдгийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан маань залбирлуулдаг манифест хийгээд ерөөл өрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө. За ингээд би хайгаа бодч бай. Бас өөрийгөө хайрласаарай. За яа. За ингээд энэ удаагийн хөдөр тэлэлт дуусч байна. Дараагийн хөдөр тэлэлтээр уулзцаая.